За ингээд Гамбавитер Илээ гэдэг шувууны нэртэй хотоосоо гараад Лас Вегас гэдэг дэлхийн казиногийн хамгийн төв нөгөө утгаар нь хэлэх юм бол хүмүүсийн хармаас уйлдаг энэ том хот руу нөгөө Саарл нохой гэдэг автобусаар нь явсан да. За ер нь Америкийн хот хоорондын автобус энэ Саарл нохой бол тийм тав тухтай биш ээ. Одоо шинэ Битэрийн хуучин дээр Чили, Аргентинд унаж чөлгөлж исэн автобусуудыг бодох юм бол нэг түр тар гэсэн гэх тийм таарамж муутай автобус байд юм байлээ. За ингээд түгжээ багтаа бол 4 цаг явчихна. За их түгжээтэй бол 6 цаг салгалаа байна. За ингээд юу ортол чинь Илээ Лас хоёр чинь хоорондоо төмөр замаар холбогдсон тийм ээ. Агаараар холбосон. Ер нь холбоогүй юм байхгүй. Энд ч ерөөсөө юугаар холбогдсон байт юм байлаа. За шөнийн Лас Вегас. Анх очоод бол үнэхээр одоо нүд бүлтийж чихтэлдэн гэдэг л болсон шүү нөхдөө. Казино шоу зингээний дэлхийн хамгийн том төв Лас Вегас. Энэ жил 100 жилийн хойд тэмдэглэж байгаа юм байна. Хүн болгоны хүсэл мөрөөдөл болсон Лас Вегас хот. Үнэхээр тийм сайхан мөрөөдлийн хот мөн үү шүү. Хамтдаа явж Лас Вегасыг үзцгээе. За үнэхээр мөрөөдлийн хот нь шахаа аргагүй мөрөөдлийн билээ. Гэхдээ би бодсон л да. За энэ мөн Лас Вегаст очиад нэг казиногийн хэдэн казино өрлөөт юм тоглодог тийм юм байх юм багс чи үнэхээр тийм биш юм байна. Буруу бодсон байна. Ягаад тэгэхээр энд ерөөсөө тэр тоглоомноосоо гадна үзэж харах юм бол өстө үнэхээр гайхалтай. Яаж энэ элсэн зүйлд ийм юм босгочвоо гэж бол өстө нэр үнэхээр биш ирсэн шүү. Та бүхэн заавал Лас Вегаст очиж үзээрэй. Би бас л бишгүүдэл улс орноор явлаа. Гэхдээ Лас Вегас бол надад бол хамгийн их таалагдсан. Үнэхээр нэг сайхан амруул амарчхаар хүн яаж ийм юм босгож бүтээж чаддгийн гэмийг бол үнэхээр гайхшил төрүүлсэн хот юм байлаа. Тэгээ сая алтаа хэрлээ л дээ. Элсэн зүйлд гэж. Үнэхээр Лас Вегаст хүмүүс бол тэр болгон тогтдгоо байсан. Бүгдээрээ л Калифорни руу яваад байсан юм байл. Гэтэл Невада гэдэг энэ мужид байдаг Лас Вегас хотын хизээ хүн тогтож эхэлсэн бэ гэхээр 1931 онд Дэлхийн засаг захиргааныхан бол хууль гаргасан байна. Тэр үед чинь Америкийн эдийн засаг гүн хямралд орчхоод эдийн засаг нь бол их хүнд байдалтай байж явах үед бол хууль ус байсан мөрийтэй тоглоомыг албан ёсоор зөвшөөрөөд тэндээсээ олж байгаа одоо орлогоос нь татвар авч тэр татвараа бол нийтийн санд одоо оруулж яа гэсэн ийм шийдвэр гаргаад тэрнээс хойш Лас Вегас бол хөгжиж эхэлсэн, олон хүнийг ч өөртөө татаж эхэлсэн, хэд одоо үе шаттай хөгжиж ирсэн байт юм байна. 5.7 сая хүн амтай 360 хоногийн 310 хоногт нь нар гардаг ийм л гайхалтай хоттоо. За энэ бол үнэхээр одоо энэ байшин доторх байшин. Одоо тэгж хэлэхээс өөр арга байхгүй. Яаж ийм юм хүн хийвэ гэж, ямар их мөнгө орсон юм бэ гэж. Энэ бол үнэхээр би нэр үнэхээр одоо шогширдаг бол шогшроод гайхш алдсан шүү. Би анхудаа Лас Вегаст очиж үзсэн. Лас Вегас хэд хэдэн үе шаттай хөгжсөн гэж байгаа. Эхлээд бол үндсэндээ дөнгөж зөвшөөрөл гарсны дараа 31 оноос хойш бол гол төлөв нэлээд хүнд гарууд бол тэр одоо мафийнхны нөлөөнд орвол анхны казинонууд үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэж байна. 60-аад оны үед бол тийм цэгцтэй болоод нэлээд хөрөнгө мөнгөтэй хүмүүс орж ирээд энийг бол тийм олон нийтийнхэн зориултаар зөв одоо утгаар нь бол ашиглах тийм суурийг тавьсан гэж. Тэгээд одоо хамгийн нэн шинэ үеийнх нь хөгжөлт нь бол 1980-ад оноос эхэлсэн. Үнэхээр их хөрөнгө мөнгө оруулсан. Саяны алтайг хэлээд байгаа. Ганцхан зочд буудлахад бол тэр 500 сая доллар оруулсан тийм Венецийн одоо зочд буудлч нь байх жишээ. За энэ та бүхний таньдаг сайн найз нар чинь харагдаж байгаа үсттэй. За энэ нөгөө Мадам Туссэ музей гэдэгтэй адилхан энд бас нэг тийм лааны тосоор хийсэн музей байна. За энэ бүүшгой бол яг амьдаараа. Энэ бол лааны тос биш. Үндсэндээ би тэр санал бодлоо солилцсон. Тэр мянганы сорилын сангаас ахиухан мөнгө олох талаар би ч нэлээд лобби хийсэн, өхөөрч болсон. Тий. За энэ бол үнэхээр гайхалтай юм байлээ. Одоо заавал одоо тэр Франц орж тэр юм үзнэ гэхгүйгээр энд үзэх юм бол хангалттай байна. Янзын хийцэн юм музей. За гэмн нэг $25 хүнээс бол салах чинь за тэр нь ч яах вэ? За уул нь одоо хүн бодохдоо бол казиног зорж очдог байх гэж төсөөлж магадгүй. Гэхдээ үнэхээр Лас Вегаст бол хэд хэдэн музейтэй бол том дэлхийд алдартай том музейнүүдийн салбарууд нь хүртэл
Guggenheim, Эрмитажийн одоо салбар музей байх жишээтэй, том галерейнүүд энэ ч өөрийнхөө үзэсгэлэн гаргадаг байх жишээтэй. Тэгэхээр энэ зөвхөн казино биш шүү тамина. Үнэхээр биш. Та нөхөд казино гэж андуурваа. Лас Вегас бол үнэхээр дэлхийдээ танилцсыг бол одоо Лас Вегаст очих юм бол тэр олон улс орноор явах хэрэггүй юм байлээ. Энд тэгийн Таж Махал байна уу? Байна. Венецийн одоо тэр сувг шууд өнөө нэг усан зав мав за тэгэл Венец хот байна уу? Байна тийм ээ. Вэ тэгээ тэр пирамид байна уу? Байна. Энд байхгүй малгай тамина. Ерөөсөө энд очиод үзэхэд бол үндсэндээ бол тэр улс орнуудаар та одоо шинэ нэг зардлаар өрхөн явчлаа л гэсэн үг шүү дээ. Тэгээ зочдлууд бол бас хямдхан буудал эртгэнээс та интернет рүү ороод хайгаа загчих юм бол бас хямдхан юм олж болно тийм ээ. Яг үнэ. Энэ бол бас их сонин зүйл юм байна. Алтай битээр яг одоо Хисантай юм шиг очисон өдөр маань бол хагас сайдар байсан. Хагас сайдар бол тамина Лас Вегас руу ер нь хэрвээ та урдаас л захиалга өгөөгүй бол зүгдээд хэрэггүй. Яагаад гэвэл бит хоёр тэр өдөр нэгж сул зочд буудлын өрөө бит хоёрт олдоогүй. Бит хоёр хичнээн бол хичнээн мөнгө төдий гэхэд бол бит хоёрт өрөө өгөхгүй. Тийм өдөр байсан тийм үү? Байхгүй юм ч одоо яг тийм. Гэтэл энгийн одоо ажлын өдрүүдэд бол их сайн зочд буудлууд нэг $40-50 хүртэл өрөө олдог гэж байгаа. Их одоо ачаалтаа хагас сайн бүтэн сайн бол тийш нь $300 тоологдог өрөөнүүд шүү дээ. За энэ одоо өнөө нэг лааны тусмаар мөлий чинь яаж хийдэг гэдэг тэр ерөнхий аргачлал юм шиг байна. За энэ би нэг од модын сайн танихгүй одоо хинтээ зураг авах болчих. Энэ нөгөө Джексон гоох шивтэй тийм ээ. За энэ юм билий зөвлөг. Энэ Апогийн пивэнд орсон нөхөр үйл л дээ. Явц муутай болцсон. Гэхдээ харин сайн биш. За Мерлин Монро зонроо за энд бол ерөөсөө нэг Америкт шагсагдсан бүхэл хүн байли. Аргагүй. Үнэхээр одоо өөрийгөө энэ урлаг соёлд алдартай л гэж тооцсон хүн болгон Лас Вегаст ирж тоглох юм бол тэр хүний одоо бас нэг рейтингийг харуулж байгаа гэсэн ийм үзүүлэлт байж байгаа. Эндхийн том концертны залууд, эндхийн одоо том театрууд нь бол үнэхээр одноос жинхэнэ сорыг одоо уурж тоглолтоо хийлэгдэг тийм ээ. Тэрийг байж байгаа чинь нөгөө хин ихч тоглож байсан шүү дээ. Селен Дион гоо тийм ээ. Тэнд бол концертоо хийгээд орё гэсэн чинь ёо аль үзээ билетэн зарагдаад дууссан гэд оруулсан. Селен Дион тэнцээ 2 дахь жилээ өөрийнхөө тоглолтыг хийж байгаа юм байна. Тэгэхээр түүний тоглолт нь бол хямжилттай байгаа учраас одоо хүртэл хөл тасрахгүй. Бодлоог бол харалтаа энэ байж байгаа шүү дээ Селен Дион гээд. За энд их сонио 2004 онд энэ Лас Вегас гэдэг хотод 130 мянган хүн хормилсан юм байна. Үний шок байгаа 130 мянган хүн Лас Вегас гэж хормилоод ахтаач яах вэ? Гэхдээ энд яагаад өгөхөр ерөөсө цагийн дотор л ерөөсө ямар нэгэн юм танаас шаардахгүйгээр шууд хормилчдаг. Даныг гэсэн шууч юм хайшаач юм тийм ээ. Тэгээд салгах юм бол ерөөсө дахиад тэр хормилсан хоёр бол нэг 20-30 минутын дараа салж болдог. Биеийн процедуртай учраас бол энд ирж одоо хормоо хийддэг. Аз таарахгүй бол салгахад бол туйлын амархан ийм сонио бод. Анх ерөөсө эн чинь эхлээд хоримлахаасаа илүү салгахын илүү чухал байсан юм байлээ шүү дээ. Энэ салахыг одоо тэр болгон зөвшөөрдөг байсан энэ бусад мужийн хүмүүс хэрвээ Невада мужид сууршаад 30 хоног юм бол таны гэр бүлийг одоо гэрлэлтийг заслуулж болно гэсэн анхных нь тэндээс эхэлтэй юм. За ингээ Америкч нэг зовлонтой шүү дээ 50 мужтай гэж байгаа 50 муж болгоно өөр ингэсэн дотроо одоо хуультай тийм ээ. Нэгдсэн нэг хууль гэж байдгүй. Энэ Америк бол их бас их тамбрааг байгаа зрөө. За зочд буудлуудын хувьд гэх юм бол үнэхээр сайхан зочд буудлуудыг барьсан байна. Хамгийн ихнийх нь бол одоо өнгөрсөн 20 дугаар зууны эхээс бол барьж ирсэн. Энэ жил 100 жилийнхаа аяг тэмдэглэж байгаа гэж байна ш тот маань тий. Гэхдээ тэр үеийн зочд буудлуудаас бараг байхгүй. Үлдсэн бол ерөөс нь ганцхан зочд буудлууд байдаг гэсэн байна. Гол төлөв сүүлийн одоо 60-аад оноос хойш барьсан зочд буудлууд нь одоо үнэхээр өнөөдөр зочдоо авч байгаа. Тэдний дотроос бол MGM Grand гэж зочд буудал 5,000 өрөөтэй. Тэгэл бодоод байна. За энэ бол одоо хүний ой ухаанд орохгүй юмыг бол та Лас Вегасаас үзэж болно доо шүү дээ. 2004 онд хамгийн их хүн буюу 37.4 сая хүн ирж казинотсон буюу хармаагаас эксрүүлсэн байгаа юм тийм ээ. За бүгд л яалаа гэж хармаагаас эксрүүлэхгүй зүгээр азтай зарим нэг нь бол авсан л баг. Гэхдээ бол ихэнх нь мэдээж ойлгомжтой шүү дээ. Казино чинь юу илээ гэж. Тэр мөрийтэй тоглоомны тухай бас тодорхой
өөрийн бас горин байж байгаа. Хэрвээ 18 нас хүрээгүй бол энэ казино руу орж болохгүй гэж байгаа. Гэхдээ 18-тай байгаа чи ороод тоглож болохгүй. Зүгээр ороод харж болно. Яг нөгөө архины төрлийн ундааг бол 21 нас хүрч заавал тэрнээс хойш бол амсах хэрэгтэй гэдэг шиг казино ч гэсэн яг энэ хууль дүрм үйлчлэлт юм байл. За ямар шүү вэ? Энэ Village-аас шилболд Cirque du Soleil гэдэг алдартай циркийн том шоу болдог байна. Энэ ч манай Монголын 4 охин нугардаг. За энэ үнэхээр амьд цэцэг бүх та нар очсон бол үнэр та нар гэж яанаас та нар. За энэ нөгөө Оу театр гэдэг тийм ээ. Энэ Оу шоу гэж байна тийм. Оу шоу гэдэг. Энэ Лас Вегасын номер 1 одоо шин шоу болдгийм байлаа. Манай Монголын 4 охин нөгөө хуучин манай циркийн нуграач байсан Эрдэнэчмэг багштайгаа тий хамт ингээд байдаг. Үнэхээр гайхалтай. Сайхан амарсан уу? За бас Амраад байна уу одоо? Тоглолтын өмнө өдөр нь амраад. Тэгээд оройд очичвал. Арай тоглолттой. Лас Вегас жоохон шөнийн амьдралтай болж байгаа юм. Харин тий шөнө ажиллаад өдөр нь унтаад. За энэ танах уу? Тий. Одж энэ амьдрээд. Энд дээрээ нэг 2 жил болох гэж. Орд Монголд юу хийжсэн? Монголд яах вэ нуграад бэлтгэлээ гэж. Цирк хийсэн юм уу? Циркэд би нэг Багдад 2-3 жил нэг гэрэний жүжигч гэж байсан. Түүнээс шүү дээ. Тэр циркээс сургууль төгссөн юм даа манай. Циркээс сургууль төгсөөгүй. Тэгээд сургууль. Циркээс сургууль ерөөсөө баг төгсөхгүй тэгээд өөрөө нөгөө багшин дээр сураад тэгээд. Тэгээ энд одоо хаана ажиллаж байна? Одоо энэ чинь нарны циркэд За. гэрээр ажиллаад. 2 жил болж байгаа юм уу? Тийм манай тоглолт 8 сар 6 сард ирсэн тэгээд одоо 2 жил болох. Цааш дээр нь ямар бодолтой байна? Цааш дөө энэ ч нэ тэгэл өөрчлөлөөл тоглоод авах. Тийм. Ер нь амьдрахад ажиллахад хэцүү юу? Бас үү? Гүй яах вэ яг өөрсдийнхөө хийхстэй юм хийгээд явж ивэл тэгэл яг л энтхийн иргэн шиг амьдрал ажиллаа. Савран газар амарлаа. Бид нэр ордон данд нүүгээл ийш тийш нүүдлийн циркээр явдагсан тэгээд одоо суурин болохоор айгүй амар. Та? Энд дээр сураад тий сурахгүй ажиллаа гээл. Энд дээр бүр яг Лас Вегасын иргэн шиг болчиход. Тий одоохондоо энэ чинь нэг гэрээгээ тоглоод явж байгаа хугацаанд л яг иргэн шиг нь амьдрал суурин. Ер нь монголчууд болно Лас Вегас. Нэг олон бишээ нөгөө А шоуны 5 6 охин гээл тэгэл би тэд хоорондоо нэг сайн мэдсэн. Тэрнийх амар олон хүн танихгүй. Би бол тэрэдээс өөр хүмүүсийг танихгүй да? Тий. Өөр олон хүн амтсан сайн мэдгүй нэг 20-д монголчууд байдаг юм уу? Ер нь ажилд ороход ийм шоуны газар ороход хэцүү юу? Гүй хэцүү гэж ер нь бол нэг олон шанс олдгүй л дээ мэдээж тэр болгон хүн болгон ажилтгийг л хүрээдэг биш хөдөл юу гэж заа гэж ах уу тэгээд мэдээж авьяастай тэгээд шалгаруулт өгнө. Тэгээд шалтанд ороо шалгуулаад тэнцэх юм бол ам тэнцэхгүй бол тэгээд хүлээгээл тэнцэхгүй бол тэгээд өөр ажиллах. Өдрөөлөн програмтай дуулах. Өдөр болгон 7 хоногийн манайх 3 хүртэл амардын тэгээд 5-аас 2 хүртэл өдөр болгон 2 тоглолт гэдэг. 7:30-аас 10:30-аас. Энд одоо шин таны шоу хэр нэртэй вэ? Манай шоу нийлэн нэртэй шүү. Насан туршигч зориулснараа. Тэгээ ер нь стрип дотроо годамжийнхаа энэ шоунуудынхаа ер нь гайгүй дээгүүр таагаар орчдیں۔ Номер 1-т бол оо мэдээж ордын том усны шоу болохоор. Тэгээ манайх саяхан 2 жилийн өмнө нэгдчихээд нийлэн нэртэй яагаад үл хүн болгон өдөр болгон 4 үзэн тайз. Тэгээд яах вэ? Ер нь бол нийлэн нэртэй гайгүй. Хүмүүсийг инээлгээл хөгжөөгөл сэргээл цаана. Ер нь цалин гайгүй юу? Энд амьдрах боломжтой. Амьдрах боломжтой. Лас Вегас ч амар ядаргаад тусмар газар юм шүү дээ. Залахгүй байна. Бид нэр анх ирээд яах вэ? Амар хөвгчлээ санагдал. Удаад ирэхээр яг л зүгээр шүү дээ. Яг л нэг амьдрдаг л чимээгүй хат. Тэгээд тийм амар яг нөө стрип гэдэг нөө яг казино хотелууд дээр очиод ирэхээр галзуулаад яг удамжаар ингээд хотынхаа захруу яг л амьдрал нь яг л жирийн Америкийн ямар газар ямар амьдрдаг ялгааг. Хүмүүс яг анх ирэхээр амар хөл хөдлөгтэй болохоор жоон тэгж боддог. Тэгсэн гайгүй надад таалагдсан. 4 сартай.
4 сартай. Висийнхаа. Энэ ямар үйлдвэрийн тухай юм? Пудл. Энэ аюу сони юм биш. Пудл. Өөзөө. Sissy, look at the camera. Сиси гэдэг юм. Хөөе сиси Sissy, гоо. look there. Сиси гоо. Өөзөө. She loves camera. Өөзөө. She's like superstar. Look at that. За, Лас Вегасын энэ том агуу шоунд Монгол хүн ороод Монголын нэрийг гаргаад сайхан уран бүтээл хийж байгаа танд би Апо компани манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчдийн энэ футбол энэ манай Бодтапл компани таньх тэмдэг тий Апо компани Голомт банк Бодтапл гомдрээ Алтангой Апо цэвэр бас. согтч одоо наадах чинь Аморо Монгол нэр өгөөг юм уу? Монгол нэр Анна шиг гэдэг нэртэй адилхан байгаа зү. Одоо хэдтэй яа? Манай хувьд одоо дэмбэсээ 5 настай шүү. Монголоор ярьдгүй. Ама би 5 настай гэж. Би 5 настай. Баярлалаа. Энэ манай бас нэг Эрни Network гэж компанитай нэвтрүүлгийг ивент хийж байгаа. Танаа хүүхдэд дараа том болчихлоо тий. Тийм шүү. Манай удахгүй том болоод өнсөн тий. Баярлалаа гэх юм нэг. Баярлалаа гэх. Air Network Бидний үйлчлэгээ гэдэг. Анвар яхта эдний компаниар бидний үйлчлэгээ хийлгэл их хямдралтай аавна да. Oh, okay. Баярлалаа. Анвар баярлалаа. This is for you. Баярлалаа, this is for you. За ингээд Лас Вегаст уртаашаа ерөөсө 10 орчим монгол амьдрдсан байлээ. За тэгээ голдуу бол манай нөгөө циркийн нураач охтуудаа үнэхээр энэ жилдээ л ихэд 35 сая гаруй хүн ирдэг гадна одоо шинэ дэлхийн өнцөг болон бүрээс шүү дээ. Энэ хүмүүст Монголын нэрийг хэн гаргаж байна вэ? Монголын нүрийг хэн тахалж байна вэ? Энэ хэдэн муу хөөрхий охид л одоо энд үнэхээр одоо Монголоо гэсэн сэтгэлтэйгээр ажиллаад юм байна. Бусад орнуудын одоо сонин телевизийн улсууд ирээд л одоо энэ улс орныхоо нэрийг мандуулж байгаа та нөхдөд тэгээд ингээд нэвтрүүлэг хийгээл явдаг. Манай Монголоос нэг ч хүн байдгүй. Харин азар бие тааралцсан юм. Энийг бас бодвол бодмоор юм шиг байлээ шүү зайлуу. Гэхдээ энэ хэд маань амьдрал их ах их сайхан байлээ. Хувийн одоо орон сууцтай болцсон, машин тэрэг унаатай болцсон, амьдрал нь төвхөн ч гэсэн энэ амьдралдаа өөрснөө уусаад асаа сайхан орцсон. Тэгэхээр л ийм сайхан хэдэн улсууд байлаа. За энэ казинод бол харин манай Монголоос нэг 2 саятан гэр тоглодог гэсэн шүү нөхдөд. Нэрийг хэлэхээ воли. Гэхдээ үнэхээр саятангуудын тэр тусгай өрөөнд, тусгай одоо шинэ зааланд тоглодог юм гэсэн. Тэгэхээр Монголын энэ 2 саятан сая доллараар тоглодог хүн хинбэ? Таавар таалах уу хэдүүлээ. За өөр бас нэг зүйл уучлаарай юм ба. Сонирхуулахад энд хэсэг монголчууд очоод нэгэн компани юм байна л да. Дээр бариад Монгол хотхон байгуулахаар газар авсан гэж би сонссон. Тэгээ бас болж л дээ шүү дээ тийм ээ. Гэх мэтээр эрэнд Лас Вегаст бол Монгол бол нэлээд хүрээгээ тэлж газраахаа шонг татаж газар шаатсан байлээ шүү тийм. Тэгэхээр энэ үндсэндээ казиноч нь бол ийм нэг онцлогтой юм байна лээ. Покероос бус бүх тоглоомууд нь бол энэ казино тэр үйлчлэгчийн эсрэг тоглож байгаа. Зөвхөн покер дээр бол хүмүүс хоорондоо тоглож байна. Тэгэхээр бол чи казиногийн эсрэг тоглож байгаа учраас барагтад бол мөнгө олно гэдэг бол тийм амархан зүйл биш. За онгоцны буудлын бол ердөө хот дотроо багын ч одоо гудамжиндаа онгоц нь буугаад байгаа юм уу яагаад вэ? За нэстэг тэрэг бол дээвэр дээр нь буугаад хүмүүс нь доошоо гулгаад орчихно. За 7 хоног 720 онгоц буудаг эргээд нэстэг гэж шүү дээ. Бододоо 7 хоногт 720 онгоц гэдэг чинь базар байна. Юу вэ? Манай чинь өдөрт нэг л байдаг шүү дээ чинь. За тэгээ 35 сая хүн бол одоо янз бүрийн аргаар бол наашаа ирнэ. Онгоцны буудлын 22 гэт уу хаалгатай гэж байгаа. 92 гэж байгаа шүү. Хүү бодоод үзтээ ямар аимшигтай том онгоцны буудлын энд байна уу гэж. За энэ Лас Вегас очин 30 радиотой. Хөө бас их радио сонсноо. 9 телевизтэй. Хизээ завндаа телевиз үздэг. 3 сонтой гэж байгаа. Тэгээ хүн ам нь бол хагас сая. 5 сая гэж. Их дүүрэгтэйг нийлээд. Их дүүрэгтэйг нийлээд үү. За тансаг нэг уртаар цунаас нь лимузин
унаж одоо та үгүй хүн болсных яах вэ? Нэг цаг тансаглая л та. 33-аас 42 доллар төлөө Лас Вегасаар та уртахаар лимузинтэй хар зангаатай бабчка зүүсэн жолоочтой ингээ сайхан аялж болно. Яахан хэдүүлээ болно шүү дээ. Казиногийн нэг онцлог гэх юм бол чи өглөөж тоглож болно, өдөрж тоглож болно, шөнж тоглож болно. Энэ шөнө өдрийг бол ерөөсөө мэдэхгүй. Та энэ байшинд ороод бол тэгэл өнгөрөө конец вилмал гэсэн үг. Тэр шөнө болж гэнэ үү, өдөр болж гэнэ үү танд ерөөсөө хамаахгүй. Харин цагаа таалаа хайчаарай. Цаг харах юм бол өдөр шөнийг мэднэ. Тэгээд өдөр болж гэнэ үү, шөнө болж гэнэ мэдрүүлэхгүй тул ерөөсөө том казинод бол ерөөсөө цонхгүй байхгүй. Цонхгүй яг үнэ. Тэгээд нэг тийм сонин зүйл ажиглагдсан шүү. Нар сарыг бол та мэдрэхгүй нэг ороод бол тэгээд дуусаа. За байшингаас казиногийн хооронд та хөл чинь үнэхээр ядарнаа. Хөл бол цуцаад өста балаа юм болно. Түүний хооронд бол жижиг одоо нэг тийм метро маягийн жижиг вагончгууд бол сүлжилдээ дахиулдаад байна. Тэр бүх юм нь үнэгүй. За эскалатораар явна. За паркинг хийгээд машины одоо том хотуудад чинь зогсоол болдоггүй шүү дээ. Энд бол бүх юм үнэгүй. Зогсоод байл гэн, ирээд байл гэн. Тэр чинь аргагүй шүү дээ. Зогсно гэдэг чинь мөнгө төлнө л гэсэн үг шүү дээ. За мөнгө төгрөг сэгсэрхийн хувьд бол сэгсэрнэ. За азартлаад бүр балаатад дампуурсан улсууд бол зүүж явсан одоо үнэтэй цаг, эмэг, бөгж, зүйлт юу байдгаа ламбардад хямдхан үнээр тавьчихсан. За тэгээд эргэж аавна гэдэг бол яг авч харагдаач гэдэг юм болно доо. За тэгээ ерөнхийдөө энэ казино мөрөдө тоглоомоос гадна бол маш том шоуны төв гэж бид дээр хэлсэн. Тэгэхээр энийг үзэх гэж бол бас их олоос ирдэг юм байна лээ. Ер нь хэрвээ та Лас Вегас руу очие гэж байгаа бол тэнцээ очиод шууд зочд буудал бүүнаач гэдэг юм уу, тэнд очиод билетийг аваад энэ концертыг, Селин Дионы концертыг үзье гэдэг юм уу, энэ оо шоуг үзье. Тэр бол сонссны хэрэггүй. Харин найл болох эртнээс холоос энэ бүх юмны захиалга хийчих юм бол хамаагүй өөрт чинь бол ашигтайгаар тусах юм байлээ шүү. Бид хоёрын тухай бас ярьжсэн хүмүүс. За Лас Вегасын үндсэн иргэд бол энэ хотынхоо төвд амьдрна гэж бол байхгүй. Бүгд бол хотынхоо захад амьдрна. Ягаад гэвэл энд бол асар их тийм хуурай бөгөөд халуун болдог учраас ерөнхийдөө бол энд Америкчууд бол их нүүдлээ сууршихул тийм сонирхол бол байхгүй. Яах вэ одоо шинэ хэдэн цаас олох юм бол тэрийг ирээд нэг хамтлаа сайхан үрээд хамтлаа сайхан казино очиод бүжиглээд амраад юм үзээд явахыг л бодно гэхээс биш. Сууршихул нэг тийм асуудал байхгүй. За та бүхэн харж байгаа. Энэ гадаа биш. Энд үндсэндээ бол ерөөсөө би гадаа яваад байна уу? Одоо байшин дотор байна уу гэдгийг бол ойлгоход туйлын бэрх. Яг одоо энэ дотор чинь ингээд дэлгүүр энэ чи дэлгүүр байхгүй худалдааны төв. Тэгээ хажуудаа казинотой. Ингээд явж хахад тэнгэр дуурна. Пүүх аянга нүрглээ зүгээр пим пам буугаал тэгэнгүүт бороо орж байгаа. Хөөе химэл бороо байхгүй юу? Яг байгалийн натураар ингээд хийцэн. За энэ бүсгүй бол энэ том худалдааны төвийн одоо менежер гэдэг юм уу та. Хүмүүсээс асууж шүү дээ. Ой тийм бороо авахгүйсэн тэр тасг нь хаа байд, энэ тасг нь хаа байд. Энэ хүүхэн бүгдийг зохицуулна. Энэ хүүхний хувийнх нь өөрийнх нь унаа машин. За ингээд энэ байшин дотор ингээд байшингууд барьцаа амар сонирн байхгүй тийм. Үнэхээр гайхалтай. Зүүдлээд байна уу? Яагаад байна уу? Би ч одоо нэг юм үзээгүй болохоор нэг тэгдэг ч юм уу. Бас л их тийм сонирн байлаа. За Лас Вегас бол харин юмны үн их үнэтэй биш. Би хүмүүсээс асуусан л да. Лосос очиод нэг жолжуул юм аваад явах гэсгүй. Ямар ялгаа байна. Ласт бол юмны үн бол адийн чорт гэж. Үнэхээр чаржуулаад үзэхэд бол тийм байлээ. Энд бол харин үнэхээр одоо фирмений сайн чанарын юмнуудыг бол заарна. Лас гэдэг хот бол өөрийнхөө нэр үндийг хадгалахын тулд хятадын хөлх бараа зарнаа л гэж байхгүй. За тэгээд ер нь тэнд очих гэж байгаа хүмүүс зөвлөхөд аль болохоор хотын төвд нь буусан дээр юм байлаа шүү зочд буудал. Ягаад вэ гэвэл хотын захад хичнээн хямдхан ч гэсэн тийшээ очих буучлаа гэх юм бол таксинд хамаг мөнгөө өрчин тийм үү? Тийм байлээ. За өөр харин бас нэг зөвлөхөд гэж марцснаас тэнд чи очиод өдөржингөө энэ чимээ шууган за тэгээд яваад барагдахгүй газар очиод зураг аваад яваад байсан чи сүүлдээ зүрх өвдөөд даралт ихсээд эгээтэл унсангүй шүү дээ чи одоо хүний газар. Тэгээд та нөхдөд зөвлөхөд ийшээ очих юм бол одоо над шиг юм бие муутай нөхдүүд бол нэг даралтны валидол золдол тийм ээ. Зүрхний за даралтны юм авч явахгүй бол үнэхээр энд бас унж мэдхээр газар байлаа шүү гэж хэлэх байна. За ингээд энэ хүн бол үнэхээр одоо хөдөлгөөнд лавлах товчоо гэж хэлж болно тийм. За ингээд та бүхэн нэг сонирхуулахад үргэлжтэй айл нэвтрүүлэг нийтдээ та бүхэнд 870 минутын буюу 15 цагийн 14 цуврал нэвтрүүлгийг энэ удаагийн
одоо явуултаараа бид бэлтгэлээ. Тэгээд энэ олон цагийн нэвтрүүлгийг төвчээр гарган одоо шүд зууж бидэнтэй хамт дэлгэснээс салахгүй байсан үзэгч та бүхэнд баярлалаа гэж хэлэх байна. За зарим үзээгүй нөхдүүд буюу сураг ажгаар сонссон хүмүүс биднээс тэр бичлэгээ өг гэж за тэгээд янз бүрийн юм их лавлноо. Тэгэхээр бид та бүхэнд одоо улам дүт ойртохын тулд үүргэжтэй нэвтрүүлгийн бүх дугаараар одоо ном болгоё гэж байгаа юм. DVD болгоё гэж байгаа юм. За ингээд энийг бол та бүхэнд бол бэлэг барина. Хэрвээ одоо шинэ аль нэгэн орныг үзээгүй, үзэх сонирхолтой, дахин үзэх, хэн нэгнийг харах гэсэн хүмүүс байх юм бол одоо энэ жилдээ багтаагаад бидний хэвлэн гаргах тэр цайхан дэлхийгээр аясна гэдэг ном DVD-г бол авч сонирхоорой гэж хэлэх байна. За ингээд ерөөсөө энэ казинодоо энэ хідэн казино гэдэг энийг бол туулаад барахгүй 7 хоног яваач гэсэн би энэ Лас Вегасын бүх нөхцөөр орж бол амжихгүй юм билээ үнэндээ бол. Тэгэхээр үдсэнтэй яах гэж очиж байгаа нь бол ойлгомжтой. Энд чинь очиж байгаа хүмүүс бол бид хоёрт Лас Вегас руу явах гэж сонссон Америкт байнга суудаг юм Америкчууд юу гэж үзсэн бэ гэхээр за Лас Вегаст бол цөөхөн хоногор очиар нэгдүгээрт. Яагаад гэвэл тэнцээ их мөнгө үрээч хэрэггүй. Хоёрдугаарт бол аль болохоор баг унтаарай. Унтна гэж байхгүй шүү. Юм эн үзээрэй, зугаалаарай, тоглоорой гэсэн. Тийм тэгэхээр бол үндсэндээ бол хүний биечтэй дийлэхгүй тийм учраас цөөхөн хоногор гэхдээ аль болохоор их юм амжуулах нь бол бас хэрэгтэй юм байл. За ингээд ерөөсө танд нэг хідэн төгрөг байх юм бол таныг бол одоо өстой нэг цоошин хүн болгоно дөө. Энэ ч дэлгүүр дотор шүү дээ. За ингээд сайхан массаж хийчин за нэг 10 орчим доллар л юм байлээ. Энэ бол $10 таарсан үйлчлэгийг авч байна. Энээс өөр үйлчлэгээ авъя гэх юм бол үндсэндээ өглөө нь бол унтчихад өглөөнийхөө цаг нэг 2-ын үед уучхаад гарч бассейнд орчиход бассейнасаа гараад бол массажинд орчиход $200 массажинд орчиход тэгээд дараа нь бол өдрийнхөө хоолыг бол 8 цагийн үед бол нэг нэлээд үнэтэй ресторанд идчихэд тэгээд тэр сайн шоунууд гэх юм бол тэр жишээ нь ов гэдэг шоуны билет чинь $200 хүртэл хүрдэг юм байлээ тийм үү? Манай охтуудын тоглож байгаа. Тэгээд тэндээсээ гараад дахиад хоолоо идчихээ тэгэл казино руугаа орондоо нэг иймэрхүү маягаар очдог улсууд бол бас байдаг гэж байгаа юм. Ингээд хармаа таарсан үйлчлэгээнүүд бол энэ ч бүгдээнд нь байгаа. За үргэлжтэй энэ удаагийн явуултаараа бол хамгийн одоо шинэ урт бөгөөд сунжирсан ийм их аял болсон. Бид чинь эхлээд Аз твээр орлоо, Америкаар орлоо, тэгээд Латин Америкаар явлаа. За зүгээр зөвхөн онгоцонд бууз суугаад яваад ингээд нөгөө пирсатак хийн гэдэг штэ. Тэрийг ингээд тооцох юм бол 18 удаа одоо шил бид бууз суусан байгаа. Зөвхөн онгоцоор шүү дээ. За тэгээд автобусанд хэдэн удаа суу, хэдэн километр аалах, усан онгоцоор хэдэн километр явуу гэдэг ингээд тоолох юм бол энэ бол үнэхээр одоо шинэ нүсэр аялал болсон. Гэхдээ битэрийн нэг сайных ч биш. Эвэн тэтгэгч нар маань битэрт бол сайн тусалсан учраас бол энэ урт цагийн нэвтрүүлгийг та бүхэнд бэлтгэн үзүүлж байна. За энэ Лас Вегас чинь бол Невада тийм ээ. Тийм. LA чинь бол одоо шинэ юу гэдэг юм? Калифорни гэдэг. Тэгэхээр энэ газар нутаг бол үндсэндээ бол энэ Мексикийн газар нутаг байсан юм байлээ. Тэгээд энэ нөгөө янкууд маань одоо хүчээр шахуу энэ газар нутгийг бол эзлэн авсан. Ийм түүхтэй. Тийм ч учраас Испани хэл бол энэ жишээ нь Калифорнид бол Невадад ч гэсэн бол их л хэрэгэлдэг хэл байл шүү дээ. Одоо ингээд гудамжны хаяг, самбар, мамбар одоо янз бүрийн юмнууд байна шүү дээ. Бүгд англи, испанаар давхар. Яагаад гэвэл энэ чинь Испани хэлтэнгүүд тал хувийг эзэлж байгаа учраас. За харин LA-гийн хотын даргын сонгуульд Мексик хүн өрсөлдөд баг одоо чи ялцж гэнэ үү яачж гэнэ. Авж байгаа сүрхтэй. Мексик гаралтай юу? Мексик гаралтай тийм. За иймэрхүү шоунууд бол энэ үнэгүй шоунууд. За харамсалтай нь бид нөгөө Монгол хэдэн охтуудынхаа шоу тоглолтыг авъя гэсэн за өстө гонжинжоо юм билээ. Камертай бол өстө орно гэж бол саналт байхгүй. Зүгээр нүдэрээ харуул харж болно. За нөгөө ОО шоу гэдэг тэр энэ Лас Вегасын номер 1 шоунд түрүү хэлсэн шүү дээ. Эрдэнэ чимэг багштай 4 сайхан Монгол өсгүй Монголынхаа нэрийг гаргаж байна гэж. Тэд нөхөд маань энэ жил 3000 дахь тоглолтоо хийж байгаа юм байна. 3000 гэдэг чинь яа баазар байна. Тэр болгонд л одоо шинэ Монгол гэдэг нэрлэл тэнд л
зарлагдаж байгаа шүү дээ. Ингээд бодохоор бас л их тийм бахархалтай сайхан санагдаж байлаа. За энэ бол үнэгүй шоунууд. Энэ зүгээр эргүүл дотор одоо шинэ энэ казиногийнхан зориулсан үнэгүй ийм шоунууд бол одоо зөндөө байна дөө. Ер нь бол энд бол таныг би заавал очиоч л гэж хэлэх байна. Үүднэ гэж бол байхгүй. Дэлгүүр хоршоо хаалаа 24 цаг боллоо гэдэг юм бол энд байхгүй. Энд бол ерөөсөө бүх юм цагийн хуваарьгүй ажилдаг. Тийм ээ? Яг л цагийн хуваар хэрэггүй энд. Тий. Аль болохоор харин таныг баг унтаас аль болохоор таныг үстэй сэрүүн байгаасаа л гэж эдгээр өөрсдөө хүсэж байгаа юм чинь. Тэгэхээр тэр утгаараа бол бүх юмыг бол энэ жууштай зориулсан. Тэгээд дээд зэргийн одоо английн уран бүтээлчд нь бол үнэхээр дээр тансаг тоглолт шоунуудад бол оролцож байгаа. Түүний дотор бол манай Монголын охтууд бол тоглож байгаа гэж бид та хэлсэн. Эдгээр ч гэсэн муугуудын сайн биш дээ. Гэтэ энэ бол нийтэд зориулсан ийм шоунууд ус их байд юм байлаа. Эдгээр чинь тэгээ өөрсдийнхөө шансыг хайгаад эзэн нэгэн цагт бас бидний анхааралд нь өртнө байх гэж бодоод бас тоглож л байгаа. За тэгээ ер нь Америк хүн гэдэг ингэхээр бас их тийм сэтгэл зүг нь ойлгоход их зовлонтой улс одоо эндүү их чөлөөтэй ч юм уу хайшаа ч юм. За өөрснөө дуртаад байна шүү. Энэ нөхдөө чинь хөөсөн талах шарсан зайцтай авд иччихэд би торголцлоо намайг торголуулчлаа гэж шүүхтэн. Айгу бол заргаа аван тийм ээ. Хийгээд гисэн тэрийг тийм ээ. Их зовлонтой шүүхэн тэрийг тиймээ зөвшөөрж л байдаг. За ингээд Мексикчүүд энэ хотын дарга болно гэж байгаа юм. Түрүүн ч одоо Нью-Йоркийн даргач бас нэг тиймэрхүү нөхөр байсан тийм ээ. Тэгээ Мексикчүүд бол их актив шүү дээ. Бид гамбай хөтөрөг Мексикт явж байхад хотын дарга нь их хэмжээний мөнгө заллаад эдэн гут нь барьж ацраад нөгөөхийг хотынхоо төв талбай дээр авчиж шатаацсан гэж байгаа. Амар темпераментны улсууд гэж. Бид ч гэсэн болохгүй бол энэ хотынхоо даргаыг Зүквадрын талбай дээр шарж идсэн ч болно шүү дээ чинь. Энэ орнууд чинь тэгдэг юм байна шүү дээ. Тэгтээ сайн даргаагаа бол харин шарж идэж болохгүй. Америкчууд бол 1776 онд бол анх бол тусгаар тогтнолоо олсон. За дөрөв хэлсэн анхны ерөнхийлөгч нь Вашингтон гэж. 1787 онд бол үндсэн хуулиа баталснаас өнөө хүртэл үндсэн хуулиндаа харин нэгч гар хүрээгүй. За бид чинь яадаг вэ? 13 жилийн настай үндсэн хуулиа бүр цэглээ тавьсан шүү дээ, тийм ээ. За ингээд бодохоор ямар шиг хууль гаргадаг монголчууд вэ гэдэг нь бол ойлгомжтой. За Америкийн газар нутаг урд нь бол одоо их олон улсын газар нутаг байсан юм байлээ. Одоо Францчууд бол Луизиана гэдэг одоо шинэ тэр газар нутгийг эзэмшижсэн. Францчууд бол Паналцаараа давтсан. Испанчууд Флоридад байсан. Мөн одоо шинэ сүрдүүлж айлгаж ингэсээр угаа давтсан. Оросуудын мэдлэлд бол Аляск байсан. Мөн одоо яаж авлаа да тийм ээ худалдаад авцсан шүү дээ. Мексикчүүдийн мэдлэлд бол Калифорни, Невада байсан. За түүнийг бол ёстой айлгаж сүрдүүлсээрээ авцсан. Гэх маягаар бол энэ өөрийнхөө газар нутгийг бол их томсгосон ийм түүхтэй байлээ. Ер нь бол их тийм дээрэнгүү дайнч улсууд юм уу да. Одоо хүртэл нь Ирак, Марак гэдэг энэ тэндгүүл одоо дай хийж байгаа биз дээ тийм ээ. Филиппин, Порто Рико, Куба, Гуам, Япон, Вьетнам яалаа да тийм ээ. Тэгэхээр бол ер нь их тийм дээрэнгүү хүрэн маягийн юм уу да л гэж бодогдсон шүү. За энэ Америк бол үндсэндээ бол бас их тийм баялагтай тамхи эрдэнэчээс улаан буудай хөвөнгийнхөө экспортоор бол дэлхийд бол номер 1 гэдэг байна. За нефт, газ, чулуун нүрс, төмрийн өдөр, уран, зис, фосфор энэ олборлолтоор дэлхийд 1 гэдэг байгаа. Би бас эргэлзээл байгаа нэр нүг юу гэж. За махсуу өндгөр бол дэлхийд 1 гэж боо. Ер нь нэггүй юм алгаа энэ Америкт. Гэхдээ энэ нөхдүүд газрынхаа баялагын үүсийг задлахтаа бол туйлын дургу гэдэг юм. За эхлээд бол энэ улсуудын бусад орнуудынхаа юмыг сайхан ухаж иднэ. За дараа нь тэгж байгаа хэдүүлээ үлдсэн юм а өөрийнхөө нутгийн үүсийг задлана гэдэг юм бодлого байна уу гэж зарим хүн бас хардаад байгаа шүү. За энэ Индиан. За Индианч хүчтэй энэ ч одоо нэг тийм хайш эрлэгдсэн индианууд юм хайш юм. Уг нь бол индиануудын ил нутаг л да. Энэ нөгөө юу номхон далайн орны гартай улсуудын харуулж байгаа шиг юм тий. За энэ бол шоу тэгээд зураг авахулах л гэж тэгж байгаа шүү дээ. Манай одоо Сүхбаатарын талбай дээр үндэсний сайхан хувцас ингээд нөгөө хатан матныхаа хувцсыг өмссөн улсууд бол ингээд мөнгө зохиодож болно шүү дээ тийм ноён моёны хувцас өмссөн эдгээр. Ерөнхийдөө бол мөнгийг харах монголчууд минь их байна шүү. Дэлхийгээс суралцах юм их байна. Бидний толгой муу ажиллаж байна, муу ажиллаж байна. За тэгээ бид хоёрын сая Алтайгийн хэлснээр тэр олон урт замыг аялж туулаад энэ бүгдийг харж үзээ та бүхэнтэйгээ хуваалцж явахдаа үнэхээр бодож явсан нэг зүйл бол
Энэ бүгдээс монголчууд бид нар юуг нь одоо авч хэрэглэж болох вэ? Бид нар одоо хаана байна? Тэр харин ёстой мэдхээ байсан шүү. Бид нар бол ерөнхийдөө юу хийж болж байна? Бид нар ер нь хол тасарч хоцорч уу айл эсвэл гайгүй явж гин үү гэсэн. Тэгэхээр миний ойлгож байгаагаар бол би ямар сэтгэлдээ босч ирсэн бэ гэдэг тухай 2 3 хаан үг хэлэхэд ямар ч байсан бид нар их урагшилж байгаа юм байна. Бид нар бол баггүй бас амжилтанд хүрсэн юм байна. Гэхдээ хийх зүйл маань бол түүнээс ч их байгаа юм байна. Энийг бол бид нар хийх ёстой. Нэг нөгөөтэйгөр бол бид нар хэрвээ өөртөө олигтойхон байгаад бидний удирж байгаа хүмүүс маань бол бас холыг харсан олондоо хэрэгцээтэй тийм бодлогыг тууштай баримтлаад явах юм бол биднүүдийн асуудлууд бас шийдэж болохоор асуудлууд байна шүү гэж бодогдсон. Энэ нэг Америк цагдаа тийм ээ. Энэ Лас Вегасын цагдаанууд дугуй унд юм билээ. Яагаад дугуйнууд энэ нөхөр чинь нөгөө бензин олдохгүй даач биш. Дугуйгаар нэг хэрэгтнийг хөөхөд энэ божигдсан хүн дотор чинь хамгийн амар юм байлээ л тийм ээ. Хэд жигээл тэгэл хойноос нь хүзүүдэд бариад авдаг. За тэгэхээр Лас Вегас бол бас тийм аюулгүй хот юм өөхөр биш. Ялангуяа хармааны хулгай бол одоо их байдаг гэдэг юм. Тийм учраас бол төрөвч элдв юмаа бас болгоомжтой явахгүй бол болохгүй. За энэ дэлгүүр дотор бас л нэг шоу одоо ингээд энэ арслан одоо аквариум гэдэг юм шилний цаана хийчихсэн тэрийгээ тэжээгээл хүмүүс үзээд л хараад л ингээд байдгийн байлээ. Тэг үнэхэрийн одоо олонний анхаарлыг татах. Үнэхэрийн олонд бол одоо олон төрлийн үзэр үзүүлэхийг бол үнэхээр хичээж чармааж байгаа. Лас Вегасчууд. Очиж байгаа хүмүүс нь ч гэсэн ийм байх ёстой гэсэн ийм хүлээстэй, иймэрхүү юм хүлээж, ийм юмыг шаардаж очтой. За жинхэнэ одоо энэ Лас Вегас Америкч нь уул нь бол одоо нэг талаар эрхчлөөтэй юм шиг мөртлөө нөгөө талаар бол их эрхчлөөгүй орон мэт надад санагддаг л да. Таймыг татаж болохгүй, тэгж болохгүй, ингэж болохгүй, ер нь болохгүй юм Америкт бас их вэ шүү хоригдсан зүйл. За гэтэл Лас Вегас бол харин тийм биш. Та энэ одоо сайхан бамбар зөөлөн дороож хэвсэнцэр дэвссэн энэ ямаар нь алхаад таймыг татаад зүгээр хүнсмүсээ хаюул хайч тэнд ерөөсө тоож байгаа юм алгаа. За охид хүүхнүүд бол тасартлаа ууцсан шөнөөрөө тийм ээ зөндөл явж ирсэн ш. Нэг нэгээ чирч хулдраал. Үгүй тэнд ямар ч 101 цагта харагдахгүй байна. Ачин марчин гэдэг юм бол байхгүй. Яах вэ? Болж гэнэ үү? Сайхан нэмсэглэл хүргээд өгөх үү? Юугаар туслах уу? Тэгэл ингээл сайхан байх шин. Энд очисон хүмүүс бол жинхэнэ одоо нэг одоо их дэлхийгээс юм уу энэ ерөөсөө энэ элдв хуул юмнаас бол тасарж ах шиг байна. Тийм ч учраас олон хүмүүс ерөөсөө ийм байна гэж мэдчихээ тийшээ очдог. Тэгээд тийм ч олон жуулчд бол саяараа бол ийшээ хошуурч байгаа. Энд бол одоо болохгүй нөөш үдэг гэдэг үг бол баг үгсийн сангаас нь хасагдсан юм шиг байлээ. Зүгээр л yes гэж толгой дохиод байх юм тэр. За ингээд та зүгээр энд бүжиглэн үү, архиа уун уу, мөнгөө алдсан уу, яана уу ерөөсөө тэр таны асуудал. Гэхдээ та хууль зөрчиж болохгүй. Энд бол харуул хамгаалалт бол бүх юм таны камераар бол хянжээнд бичлэгийг чинь хийж байна. Тийм учраас яг зөв одоо шин сайхан эрүүл мөнгө өрж болно, дураараа дургиж болно. Дуртай хувцас амсч болно. Яач болно. Энэ нүцгэн шалдан ч явж болно. Энд ямар ч хууль үйлчлэхгүй танд. Гутал хэрэггүй юм байлээ. Энд бол үндсэндээ бол өндөр өсгөөтэй гутал хэрэггүй тийм ээ. Ох түүхнүүд бол бүгд хөл нүцгэн явж ирлээ ерөөс. Тэгэхээр арга байхгүй. Хөл өвдөд өстө бүр ёо гэтэл гачин болно. За өдөр бол Лас Вегасыг үзэхэд бол нэг иймэрхүү тийм ээ. Тэгсэн оройдоо бол энэ чинь нөгөө бүх чийдэн лампыг асчаараа бол зүгээр сүртэй гэж ихтэйхэн зүгээр аимшигтэй юм болно. Өдөр нь очихоор танигдахгүй байгаа юм чинь тийм өөр чот юм уу чинь гээд ингээд. За энэ нөгөө оракрууд ямар юм ч үлээд юм чи тийм ээ. Энэ найз нар бол сүргээр их байна доо. За жижиг юм шиг мөртлөө их тийм компактны үнэхээр нэрээ байшингаас байшинлоо ороод явах юм бол гайхалтай. За түрүү миний ярьжсэн 1 тэрбум 500 сая доллараар болсон зочд бол сая. Одоо саяын буудлах дөө. Яа. За энэ ингээд та Венест очсон уу? Очсон. Венест нэг иймэрхүү л байдаг шүү дээ. За өргөс даял нэвтрүүлэг 50 гаруй хоногийн хугацаанд Аз, Америк, Латин Америкийн нэлээд олон улсуудаар аялж та бүхэнд нэвтрүүлгээ төлөвлөлаа.
Бидэнтэй цуг хамт аялаад бидний нэвтрүүлгийг төвчээртэй үзсэн үзэгч та бүхэндээ бол баярлалаа. Хин Холливуудын нөгөө бидний кинонд хардаг одоо шинэ Холливуудын уул тэр маань энэ бол жинхэнэ оригинал тийм ээ. Холливуудын уул нэвтрүүлэг маань өвгөр өндөрлөж байна. Хамгийн гол нь энэ аяллыг хийхэд санхүүгийн сэтгэл санааны их сайхан тусалцаа дэмжлэг үзүүлсэн би спонсорууд ивент тэгш нарт их баярлалаа гэж хэлэх байна. Та нөхдийн тусалцаа дэмжлэггүйгээр Ганболд бид гурав одоо шинэ энэ орнуудаар аялж энэ нэвтрүүлгийг үзүүлэхэд бол ихээр хүндрэлтэй бэрхшээлтэй байсан. Тэгээд юуны өмнө манай нэвтрүүлгийн бас гол ивент тэгшдийн 4 жил дараалан бидний нэвтрүүлгийг ивент гэж байгаа Голомт банкныхаа одоо шинэ баясгалан захиралтай хамт олон би бол их баярлаа гэж хэлэх байна. Тэгэхээр одоогоос нь 10 хэдхэн жилийн өмнө Монгол хүн тэр үеийн үзэл сурталаар бол бидний үзэн яддаг байсан тийм ээ. Очиж болохгүй, уулзаж болохгүй, учирж болохгүй хамгийн муухай орнууд гэдэг байсан одоо шинэ хөрөнгөтөн капиталист гэдэг энэ орнуудаар бол бид явлаа л да. Үнэхээр ингэж явна гэдгийг бол Монгол хүн ер нь зөвлөдөг байсан юм уу бүү мэд. Гэхдээ Монгол гэсэн паспортаа би үзүүлээд дэлхийн аль ч орнд чөлөөтэй нэвтрээд тэгээд одоо шинэ хамгийн гол нь Монгол хүн санхүүгийн хинээс хараат бус эрхчлөөтэй би даасан бас мөнгөтэй Монгол хүн мөнгөтэй байж болно шүү дээ. Энэ голомтынхаа би картыг үзүүлээд тэгээ явна гэдэг бол үнэхээр бол энэ бол гайхалтай. Голомт банкны энэ мастер виза картуудыг бол үнэхээр дэлхийн хүлээн зөвшөөрсөн энэ банкыг дэлхийн санхүү банкны байгууллага хүлээн зөвшөөрсөн юм байна. Бид хаан ч гэсэн одоо шинэ энэ голомтынхаа картуудаар одоо шинэ мөнгө төгрөгөө бол бид нэр наваад ямар ч одоо шинэ сэтгэлийн санхүүгийн дарамт байхгүйгээр үнэхээр сайхан явлаа. Тийм учраас бол үнэхээр одоо шинэ Монголдо бол дэлхийн номер 1 банк. Дэлхийд ч гэсэн хүлээн зөвшөөрсөн юм банк байдаг. Энүүгээр бид Монгол гэсэн голомт гэсэн картаар гүдгээ хийгээд явна гэдэг бол үнэхээр архалтай сайхан байлаа. Та бүхэнд баярлалаа. Ажлын их амжилт хүсье. Цаашдаа бидэнтэй хамтран ажиллана гэдэгт бол бид итгэж байна. За үүний хажуугаар одоо шинэ бод даатгал компани. Хүний газар таних мэд хүнгүү ингэж явна гэдэг бол үнэхээр хэцүү. Сэтгэлийн дарамттай яадаг бол ийдэг бол эрүүл мэнд маань яах бол юу ч тохиолдож болно. Энийг бол хүн тааж хэлхийн арга байхгүй. Тэр тусмаа Латин Америкийн ийм баталгаагүй үнэхээр одоо шинэ чанга орнуудаар зүгээр ч явчихна гэдэг бол тэр бол үнэхээр их том риск. Гэхдээ бид юу хийсэн? Даатгал хийсэн. За ингээд би чэйжнээс нэг юм аваад гаргаад ирлээ. Бид нэгдүгээрт бол эрүүл мэндийн даатгал хийсэн. Би энд ерөөсө харамсаагүй. Үнэхээр одоо шинэ би хинлүүгээ хандах юм бэ? Хүн лимч нь өвдөн зовно одоо юу ч тохиолдож болно шүү дээ. Гэтэл яагаад би хайхгүй нөхөр яагаад гэвэл би энэ бодийн эрүүл мэндийн даатгалыг хийцсэн. Би ямар нэгэн надад юм болоход бол 50,000 хүртэл долларыг манай бодийнх надад гаргаад өгч шүү дээ. Би юунаас айх юм? Юунаас авах юм? Над ямар ч тийм асуудал байхгүй. Хоёрдугаар би энэ одоо шинэ хамгийн үнэтэй камер миний гол ажлын баг зэвсэг. Би энийг бас даатгуулсан. Их муу санаатай урд нь би даатгуулдаг байсан. Одоо сая даатгуулсан баг юм яаж битгүү. Тэгсэн чинь яг одоо юу гэдэмдэ. Тэр Мексикт явж исэн чинь нөгөө усан заваар ингээд яваад гэсэн чинь нэг юм саксуу залуу гэдэг юм уу саксуу жолооч гэдэг юм уу нэг залуу нэг заваараа зүгээр ингээд гайхуулаад ингээд ингэсэн чинь гай болоод өнөө нэг далайн ус камер руу маань цацаад камер маань ажиллагааг болсон юм. Би камергүүгээр тэгээд яах юм бэ чинь. Тэгэл бүх асуудал зүйл дуусч байгаа юм чинь. Тэгээ ирээд би тэр Чапаст одоо шинэ сервис дээр очиод Panasonic-ийн сервис дээр очиод камерыг асуулаа л да. 7 хоногийн хугацаатай гэж байна. Юу 7 хоног би явмаар байна ш. Надад цаг хугацаа хэрэгтэй мөнгө баг гэсэн чинь. Окей тэгвэл би түргэн хийгээд өгье шөндөө хийгээд өгье мөнгө л төлөе гэж. Ямар ч проблем байхгүй. Над бодийн иншуранс байж тань би хийцэн тий. Би мөнгнөөс аахгүй. Лиш би тэгээд би камераа бол маш түргэнд асуулаа. Үнэхээр энэ бол би бодийг рекламд гадаач биш. Ерөөсөө гадаад явж байгаа Монгол улсууд энэ эрүүл мэндийн даатгал, эд хөрөнгийн даатгал юмнуудыг хийж яваач. Энд чинь хинч юу ч хэлээгүй одоо шин тийм санамсруу гард учрлууд бол тохиолдсон байх шүү. Би энийг хийцэн учраас бол би энд үнэхээр одоо шин сэтгэл нэг зовхгүй байсан. Би үнэхээр энэний ач тусыг өөрийнхөө биеэр явж байгаад мэдэрлээ. Үнэхээр бод даатгалын хамт олон болд туйг захирал та бүхэнд бол их баярлалаа гэж хэлэх байна. Тэгэхээр бүх хүн бодит хандаараа боддоор даатгал хийлгүүлж байгаараа сэтгэл тайван амар байна. Даатгалтай байна гэдэг бол үнэхээр сайхан. Апо компани манай нэвтрүүлгийг бүр анханаас нь эхэлж ивент итгэсэн.
4 жилээр олон ивент итгэж байна. Бат сайхан захирал, урд нь байсан Батхуу захирал, Апу компани хамт олон би үнэхээр талархаж байна. Би 50 гаруй хоног явсан. Би энэ ерөөлийнхөө энэ архинаас ерөөсөө салаагүй. Ерөөлийн бүх бүтээгдэхүүнийг би хэрэгжилж явлаа. Ядарсан үедээ, нутаг орноо санах үедээ өөрийн нутгийн усаар хийсэн энэ сайхан эдээний дээжийг хаяа нэг амсчаад тэгээд явна гэдэг бол үнэхээр энэ бол жаргалтай. Би Холливуудад энэ шилийг чинь орхилоо шүү. Одоо Монгол руу уцах учраас үнэхээр ерөөлтэй сайхан эдээний дээж байна. Их сайхан ерөөлтэй хамт олон байдсан байна. Би үнэхээр баярлж байна та бүхэнд. Баярлаа гэж хэлэх байна. Oriflame компани хамт олонд би бас үнэхээр талархаж байна. Би Oriflame-ыг үзлээ урд нь би мэддэггүй байсан. Зөвхөн Монголд одоо шинэ гүйлгээ хийдэг, зарагддаг юм бүтээгдэхүүн юм уу? Тэгэж би Oriflame-ыг урд нь нэг үгэлэгт хэрэглэдэггүйсэн. Гэтэл энэ Латин Америкийн ийм аймаар хуурц нартай ийм газруудад би энэ Oriflame-ийн одоо нарнаас хамгаалсан энэ бүх тос бүтээгдэхүүнийг би хэрэглэж яваагүй бол өдөрт бол нэг тийм хайрсан гамбар шиг тасаар амтлалын сууж явах хэрэгтэй байхгүй. Түүний ачаар би нэг жоохон одоо мулаат юм уу хайшимдэ нэг тиймэрхүү ингээд бас нэг Мексик янзандаа орчоод ингээд нутаг буцаж байна. Үнэхээр би Oriflame-ийн хамт олонд бол баярлалаа. Танаа энэ бүтээгдэхүүнийг би их олон газар харлаа. Чили таарсан, Мексик таарсан, Аргентин таарсан, Америк таарлаа. Oriflame-ийн ийм бүтээгдэхүүнийг зардаг бүхэл бүтэн сүлжээ дэлгүүрүүд бол хаасаагүй байд юм. Энийг бол Oriflame-ийг бол дэлхийн хүлээн зөвшөөрсөн ийм бүтээгдэхүүн юм байна. Тийм учраас бол энэ бол үнэхээр найдвартай гэдгийг бол би өөрийнхөө биеэр мэдэрлээ. Та бүхэнд бол бидэнд тусалцаа үзүүлсэнд бол их баярлалаа. Та бүхний цаашдын ажилд бас сайхан амжилт хүсье. Бодотлохоо тугийг. За ер нь бүгдийг нь бол авч явсан. Монгол газар сан гэдэг. Урд нь бол Монгол газар компани Мянган Баяр захирал бол одоо шин биднийг бол их дэмжиж тусалцаа үзүүлж байсан. Энэ жил бол одоо шин Монгол газар сан гэдэг халуун зээлийн хоршоо айгүй сайхан залуучууд ажилт юм байлаа. Шин сэтгхүүтэй, шинэлэг менежменттэй би үнэхээр бахархаж байна ийм сайхан залуучуудаар. Ийм сайхан хүмүүстэй байхад бол Монгол улс бол хөгжих ёстой. Хөгжлийн баталгаа нь бол ерөөсөө тэр хүмүүстэй байна гэж би бодож байгаа. Тэгэхээр энэ нөхдүүдэд би их баярлалаа. Монгол газар сангийнхаа энэ тугийг бид одоо шинэ энэ олон улсуудаар бүгдэнд нь одоо шинэ авч явж, үзүүлж, харуулж, таниулж одоо сэтгэл их тийм үеийг сайхан явлаа. Бахарх юмтай юм байна бид чинь бас. Та нөхдөд баярлалаа гэж хэлэх байна. За манай гүмэн компани Nescafe одоо жинхэнэ цэвэр Бразилаас оруулдаг одоо шинэ оригинал гэж бид хэлдэг штэ. Үнэхээр энийг бол хэн оруулж байна Монголд? Энэ Nescafe-г гүмэн компани оруулдаг. Зөндөл ийм кофенууд бол бий л да. Гэхдээ жинхэнэ Бразилийн кофег бол дэлхийн хүлээн зөвшөөрсөн дэлхийн хүмүүс зөвхөн энийг л хэрэглэдэг юм байна. Цэвэр Бразил кофе. Би гүмэнгийнхаа улсууд их баярлалаа. Ядарсан үед энэ кофег нэг сайхан угаад амтлаад үнэрийг мэдрээд ингээд сууж яана гэдэг бол хүнд бол их тийм сэтгэлийг таашаал өгдөг, тижээл өгдөг, урам өгдөг, ажиллах хүч чадал өгдөг. Үнэхээр одоо шинэ сайхан одоо ийм ундаа эдээний дээж юм байна гэдгийг бол би энэ 50 гаруй хоногийн хугацаанд баян хэрэглэсний хувьд бол энийг бол би мэдэрлээ. Та бүхэнд баярлалаа. Air Network компани бидний одоо шинэ энэ олон орнуудаар аялахад бол одоо шинэ бидний онгоцны бүх тийз юм дээр бол хямдрал үзүүлсэн, бидэнд тодорхой хэмжээний мөнгө санхүүгийн тусалцаа үзүүлсэн. Үнэхээр баталгаатай юм байна. Баталгаатай компаниар юм хийвэл хаа нэгэн газар очиж төгжигдэн гэдэг юм ороогдно гэж байхгүй. Бидний зам бол ерөөсөө үнэхээр саадгүй байлаа. Ягаад гэх юм бол Air Network компани бол үнэхээр хамгийн баталгаатай тийзийн үйлчилгээ хийдэг юм байна гэдгийг бол бид бэрээ явж л энэ хугацаанд бол мэдэрлээ. Өөр одоо шинэ манай зам тавир аль жуулчлалын яам бол одоо шинэ энэ аяллыг бол их дэмжсэн, төрийн бодлогын зүгээс их дэмжлээ. Та нөхөд яваад юм үзээ тэгээд аялал жуулчлал гэж юу байд юм, юу хэрэгтэй байд юм, юугаараа доголддог юм. Энэ бүгдийг одоо шинэ Монгол хөгжүүлэхийн тулд бол та нөхдийн энэ явсан нэвтрүүлгийг энэ туршлагаас чинь бид одоо шинэ Монголдо юм хийгээд бидний их сайхан дэмжсэн одоо шинэ Ганбаатар захирал Батхүү сайд та нөхдүүд бол бид үнэхээр одоо шинэ их баярлж байна. Хаа явсан газараа бид бол Монгол улсаа таниулж, Монгол улсынхаа талаар сурталчилгаа хийж ингэж явлаа. Үнэхээр одоо шинэ энэ Латин Америкийн орнууд гэдэг бол Монголыг бол мэддэггүй юм байна. Монгол гэдэг инхээр бол янз бүрийн асуудал. Үнэхээр Монголоос гэдэг инхээр анх удаага бид одоо шинэ Латин Америкт монгол хүн харж байна. Монгол хүнтэй уулзаж учирж байна. Ямар сони юм бэ? Ямар гайхалтай юм бэ гэдэг энэ зүйлийг бол олон улсууд хэлж ирсэн учраас бол бас л энэ Монголынхоо сурталчилгааг бол бид хаа явсан газараа хийж явлаа гэж хэлэх байна. За ингээд би энэ бүх зүйлийг
Өнөө хүртэл одоо шинэ үр хүчнтэй хийгээд хадгалж явсан, авч явсан та нөхдийнхаа сурталчилгааг бас зарим талаар хийж явлаа. Ингээд энэ нэвтрүүлэг маань энэ Лос Анжелес Холливуудын уулнаас өндөрлөж байна. Би ингээ маргааш нутгаруугаа буцсан та бүхэнтэйгээ уулзсан. Би нутгаа их санаж байна, гэрээ санаж байна, үзэгч та бүхнийг их санаж байна, 25 телевизээ их санаж байна. Аялал маань амжилттай сайхан боллоо. Энэ аяллыг нэвтрүүлгийг бэлтгэхэд тусалцаа үзүүлсэн бүх хүмүүс та бүхэнд би чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлэх байна. Монгол улс маань хөгжинө гэдэгт би итгэж байна. Би Монгол улсаараа бахархаж байна. Би нутгаараа бахархаж байна. Би Монгол руугаа яарч байна. Би Монголдо очно. Би та нарт бүгдэнд нь хайртай баярлалаа. Энэ нэвтрүүлгийг цаашдаа үргэлжилнэ.